бизнес төрөөр ажиллаж үнэхээр амжилттай болж байна. Вьетнам ард түмэн юу бүтээсэн, юу хийсэн. Бид Вьетнамын ард түмнээс ямар одоо сайн талуудыг утгашуулах юм, өөрийнхөө бизнес үйл ажиллагаанд ашиглах юм бэ гэдгийг бас хүмүүс дор нэг дүгнэлтэд ажиллаж байгаа ба. Одоо сая хүнсний тоног хөрөн хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрлэлүүд Вьетнамд одоо үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнамын хүнсний үйлдвэрлэлүүд ямар байна вэ гэдгийг манай бизнес соёлынхан бас харьцангуй бас дүгнэлт харьцаж үзэж байгаа ба. За би өчигдөр өөрийнхөө хувьд бол өөрийнхөө үйл ажиллагааны чиглэлийн тийм одоо тоног хөрөнд үйлдвэрлэдэг үйлдвэрээр орж танилцсан бодит байдлаа дүү шинжилгээ хийгээд бас харьцуулт хийж үзлээ. Ингээд ахтал Вьетнамын ард түмэн бол асар их бүтээлч хэм хийсэн ийм ард түмнээс анзаарэгдэж байна. Ингээд аяллаа бол ач холбогдол бол үнэхээр сайхан байлаа. Одоо эндээс бол харьцангуй бид шинэ хандлагууд, шинэ сайхан санаанууд, шинэ одоо хөдөлмөр зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтүүдийг бас авч ажиллаж авахаар ийм сайхан санаанууд байна.